Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээр Able системийн албан бичиг программыг ашиглан хэрхэн үндэсний хос бичгээр бичгээ төлөвлөх зааврыг танилцуулах болно. Эхний үйлдэл болох албан бичиг программын шинэ бичиг төлөвлөлт модуль руу ороод бичиг нэмэгтээр дараад холбогдох хэсгүүдийг бөглөн төлөвлөх товчон дээр дарна. Бэлэн загвараа сонгох бол зүүн хэсэгт байгаа загваруудаас сонгох үйлдэлийг хийснээр өмнөх төлөвлөсөн загвар шууд хуулагдана. Бичгийг хянуулсны дараа батлах ажилтан баталснаар бичиг хэргийн ажилтан дээр бичиг очино. Бичиг хэргийн ажилтны явсан бичгүүд модуль дотор төлөвлөлтөөс орж ирсэн бичиг маань харагдах бөгөөд доош харсан шар суман дээр дарж тоон гарын үсэг гэснийг сонгоод холбогдох хэсгүүдийг бөглөөд батлуулах дарах үед монгол бичгээр хөрвүүлэн хавсрах уу гэсэн асуулттай цонх нээгдэнэ. Тийм гэсэн товчийг дарж холбогдох хэсгүүдийг бөглөөд доош гүйлгэн өргөжлүүлэх дарснаар автоматар монгол бичиг рүү бичиг хөрвүүлэгдэнэ. Бичмэл болон дармал гэсэн төрлөөс та сонгох боломжтой. Түүний дараагаар зүүн дээд болонд байрлах батлуулах товчийг дарснаар тоон гарын үсгээр баталгаажуулахаар илгээгдэнэ. За ингээд явсан бичгийн хавсалт файлууд хэсэгт монгол бичиг болон кириллээр төлөвлөсөн бичгүүд маань тус тустай харагдаж байгаа. Та бүхэнд амжилт хүсье. Able системийг сонгосонд баярлалаа.